За Ниваланы гэж тийм ээ донч байгаа. Ниваны 2 дугаар. За ингээд далжир өгтэй зэрэг ийм байх нэ гэж. Далжир өгтэй зэрэг далваа жад жорвоо жүү гэж ийм байх. Тийм жорвоо дотор аранжираа шанжираа гэж. За 2 дугаарт нь. За энэхүү одоо энэ далваа жад жорвоо жүү цагансан 8 одоо чөлөө 10 учрлыг бүрдүүлсэн хүний бие гэдэг маань ямар их хэрэгтэй юм бэ гэдгийг одоо харуулах юм тийм ээ Ниваны гэж. Аштын амгалангийн тулд нэн ариун номыг бүтээх нэг ясагараваас өгөхийг хүртлэх амгаланг бүтээхийг зовлон арилгах төдий дор хичээх нь адгуусанд орч байдаг учраас сайн заяанд төрсөн ч адгууслугаа адилхан бөгөөд их хөлөгний мөрийг бүтээхэд урд номлосон шүтэн тэр адил нэг хэрэгтэй учир нь ловрын гас гэж. За шавийн захиаснаас амгалан задарсан мөрийг тэр шиг ламдаг амгалан задарсны мөрийг шүтээд амьтныг татах хувь болсон хийгээд сэтгэлийн их хүч хүний олсон алин мөр түүнийг тэнгэр болон лусвэр олсон биш асууры болон гард за иргэцэн гэхээр тарны баригч мямжи гэхээр хүнэн цэр хийгээд дочоо гэхээр хэвлэр явагчд бишээ хэмээн зарлагдсан болгоо гэж. Аштын амгалан бүтээхийн тулд гэж байна тийм ээ. Аштын нэг үрдийн амгалан бүтээх. Одоо бидэнд дэва байгаа юу гэвэл дэва байгаа. Гэхдээ данжийн дэва байхгүй. Тэгэхээр бид чинь болов уг нь цаг үргэлжид амгалантай байхыг л хүсэж байдаг тийм ээ. Дүү дагдвал цаг үргэлжид л амгалантай байхыг хүсэж байдаг. Гэтэл бид нар өөрсдөө цаг үргэлж амгалантай байж чадж байгааг бол чадахгүй байгаа. Тийм учраас бид бол юу хүсдэг вэ нөхөд данжийн дэва хүсдэг юм байна. Гэтэл бидэнд данжийн дэва байныг бол байхгүй байна. Тэгэхээр одоо нэгэн тийм одоо чөлөөтэй учралтай данжийн дэваг бүтээхэд харьцлагын шалтгаан бүгд хаагцсан данжийн дэваг бүтээхийн зохилтын шалтгаан бүгд нь бүрдсэн ийм шүтээнийг олцсон юм чинь энэ шүтэн дээрээ данжийн дэвийн чирдүү гэх тийм ээ. Аштын амгалангийн тухайтад түүнийг бүтээхийн арга болсон чой намдаг тийм ээ. Чой гэдэг чинь ерөөсөө аштын нэг үрдийн амгалангад бүтээхийн аргыг л яг үнэн зөв хуурамгүй аргыг л чой гэж хэлээд байгаа шүү тийм ээ. Чой. Тэгэхээр тийм чой намдгийг л бүтээх нэг ясагараваас гэж. Тэрийг л бүтээж чадахгүй болвол зүгээр нэг үхээс нааших нэг сайхан амьдрал ад жаргалыг бүтээдэг чинь бол бүтээгээд үхээс наашхал одоо нэг сайхан эрүүл сайхан явах ч байдаг юм уу? Хоосон ядуу биш нэг мөнгө төрхтэй явах ч байдаг юм уу? Тийм үхээс нааших одоо хоосон ядуугийн зовлон өвчин эмгийн зовлон тэргүүтний арилгадаг төдий хичээдэг чинь бол адгуусанд ч байдаг юм гэж. Адгуус ч гэсэн машин сүнжийн дэва дөвлөхүүг дөвлөн дун сэлхүүг сэлнэ. Тийм учраас бол дэндор жээж ингэж сайн төрсөн ч гэсэн санааныхаа үүднээс бол адгууснаас ялгарх юм алгаа тийм ээ. Биений үүднээс бол бид нар бол дэндоо юм, тэднээс бол дүндоо юм тийм ээ. Адгуус юм. Ансан жээлсэн бид бол дэндор жээлсэн юм. Тэднээс бол андар жээлсэн юм. Тэгэхдээ санаа бол яг хөвгөдөд тэднээс ч гэсэн машин сүнжийн дэва дөвлөх дун сэлэхэд хичээн бид нар ч гэсэн машин сүнжийн дэва дөвлөх дун сэлэхэд хичээн мэдээж хүн араа илүү дэва дөвлж араа илүү дун сэлж л байгаа л да тийм ээ. Тэгтэл нэг л юмны төлөөд орж байгаа зорилго нь бол яг адилхан болчиход байна гэж. За тэгэхээр их хөлөгний мөрийг одоо бүтээхэд урд шаталсан шүтэн гэдэг чинь тэр далваажид жорвоожуу цагсан тийм шүтэн тэр адилныг бол хэрэгтэй. Учир шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг ариан дэвийн гэгэний ловрын биз дээ тийм ээ. Ловрын ч ариан дэвийнх шүү дээ. Шивэр нь бол гомбол өдмийн гэгэних, ловрын нь бол ариан дэвийнх. Садангийн захиа гэдэг нь бол одоо нэгсэн багшийн захиа гэсэн үг тийм ээ. Ловрын гэдэг нь шавийнхын захиа гэсэн үг тийм ээ. Тэр хоёр. За тэнд юу гэж өгсөн бэ? Нэг дэршиг ламд ингэж амгалан задарсны мөрийг одоо мөрийг шүтэн мөрийн одоо яг гол шүтэн болсон гэж. Амгалан задарсны мөрийг бүтээдэг гэдэг чинь их хөлөгний зам мөрийг бүтээдэг дин гол шүтэн болсон. Тэгээд өөрөө төдийгүй бусад амьтныг бас татахын хувьтай тэгээд сэтгэлийн их хүчтэй тийм одоо нэг юм чөлөө өчрөлт хүний биеийг бол мийсний доо хүмүүс олцсон байдаг тийм ээ. Тэр хүмүүс олсон тэр чөлөө өчрөл алин мөн тэр чинь тэр мөр түүнийг тэнгэр нар олсон юм уу үгүй гэж. Лус нар олсон юм уу үгүй. Таамин гэхэлэр асуурын тийм ээ. Хадин гэхтэй зэрэг чинь окторгуугаар одоо дин гэдэг чинь нөгөө нэг халагч нисгч гэсэн окторгуугаар нисгч гардууд олсон юм уу үгүй. Иргэцэн гэж одоо тийм ариус тарин чинь ч юм уу тийм бас нэг язгуурын л одоо тамааингийн язгуур юм даа. Тэр юм.
За Мямжи ихтэй зэрэг чинь хүн цэр гэдэг байдаг. Тийм хүний энэ хонгорхоо байхгүй. Бусдаар бол гадна талаас нь харахад бараг хүн шиг шахуу гэж. Тэгээ зарим нэгэн тийм нэг хүнд байдаг юмнууд байдаг. Энэ байхгүй шээ юу байхгүй ч гэдэг бас нэг арай нэг жоохон чихэн жоохон сонирч юм. Тэгтээ харахад бол яг л хүн шиг л Мямжи чи хүү юм уу юу юм бэл гэсэн үг шүү дээ. Хүн хараад бол яг хөхтөр эн чи хүү юм уу гэд хартал нэг жоохон нүүр цараа ядмгүй ч өөр юм шиг чи хүү юм уу юу юм бэ гэмээр тийм л амтан байдаг юм л. Тэгээ Мямжи гэдэг. Доочэ гэдэг чинь ходоодороо арчигч гэсэн үг. Тэгээ ходоодороо арчна гэдэг чинь нэг хэвлэгээр явдаг. Тэгсэн мөртлөө чээж нь хүн шиг тэгээд бус твийн ингээд могоо шиг тийм тус мус язгуур юмд байх нь тэгээд тэдгэрүүдийг хэлж байгаа. Тэдгээр бол их уг нь бол их хүчтэй ий төвлөгөөнтэй хүмүүс болоо хувирчдаг энэ төр юм байдаг юм байна л. Тэгээд тэд нар бол одоо ингээд их хүчтэй ий төвлөгөөнтэй боловч хүн шиг юм чөлөө учралтай хүний биеийг олцсон байдаг юм уу? Мин гэж үгүй гэсэн байна шүү дээ. Байдгүй маа хэмээн дарилгасан байна. За шаян гэж басхуу. За бас нэг учир шалтгаан юм. Басхуу урд хүний шүтэн дээр мөрд суралцсан авьяас нь зузаан тийм ээ зузаан авьяастай нэлээд сайн авьяастай гэсэн шүү дээ. Авьяас нь түгби ингэ зузаан хүсэлт тэнгэр зарим нэгэн анхлан үннийг үзэхийн шүтэнд болох боловч дээд орны хам гонгийн гэж тийм ээ орон дээдийн буюу дээд орны шүтэнд анхлан мөрийг үзэхийн паглам гэж хутгтын мөрийг анхлан хутгтын мөрийг олох нь бол байхгүй хийгээд гэж анхлан хутгтын мөрийг олох нь байхгүй хийгээд хүсэлт тэнгэрийн ихэнх нь ч урд номсны дагуу чөлөөгүй оронд зарлигдсан учраас мөрийг анхлан бүтээхийн шүтэн дор хүн дээд нь болох юм болоо гэж дээд нь болох юм аа. Тэр нь ч дуу яруу бас дууд тийм ээ муу дуут гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Яруу бас дуут нь саваар төрхийн саваарын шүтэнд болохгүй учраас домбийн дэнд саваарын шүтэнд болохгүй учраас дин сүмжийн дэн аглаа гэж 3 твийн одоо шүтэнийг сайшаасан бөгөөд түүний дотроос замбуу дэмба замбуу твийнхнийг бол сайшаасан болоо гэж. За энэ бас нэг жунсан юм байна. Нэг өсөндөө одоо замбуу твийн хүний бие бол их дон чива юм аа гэдгийг л бусдаа шалгамжаатай илүү шүү гэдгийг дүүлээд байна шүү дээ тийм ээ. Нэгдүгээрт яг хөөхтөр ялгамжаа харуулж чадахгүй бол зөвхөн энэ насны ямиг бүтээгээд байх юм бол дөндөөтэй адилхан болчихно. Гэтэл энэ замбуу твийн хүний бие чинь дөндөөтэй адилхан тэгэл байж байдаг тийм юм уу тийм биш юм аа. Чи ялгаа гаргах ёстой юм гэж. Яагаад хөөхтөр зэрэг бүр лаа лүү тийм ээ тэнгэр лус ламааян хайдан иргэзэн Мямжи дочоо энтрийн олоогүй юмыг бол энэ хүн гэдэг чи олцсон юм шүү. Тийм учраас дөндөөс ялгах хэрэгтэй шүү гэх гэдэг шүү тийм ээ. Цаагаараа хоёрдугаарт нь яаж вэ нөхдөд зэрэг урд төрөлтөө одоо хүн байж байгаад хүний төрөл дээр ингээд сайн ингээд ном үзээд тэгээ бяцлал тэрийг одоо бяцлагаад анхааран аваад их зузаан авьяастай болцсон зарим нэгэн дотлоод яг хөхдөд зэрэг анхлан одоо Дембо тонооч үннийг үзнэ гэж юу гэсэн үг вэ? Тондом тоглоно гэсэн үг шүү дээ. Хансгийн дагмад донсон тоглоно гэсэн үг шүү дээ тийм ээ. Нэгэсэндээ донь донсон тоглоно гэсэн үг шүү дээ. Донь донсон тоглох тийм хоосон чанарыг илт үзэх тийм одоо боломжтой байдаг юм аа. Түүнээс сүг сүмүүд хам хоёрт бол яг тэнд бол даажин бараг тоглож болно. Гэхдээ анхлан яг тондом тоглож болох нь болохгүй гэж шүү дээ тийм ээ. Хам гомын дэнла паглам товоо мэсэрж ингэж байгаа шүү тийм ээ. Дамбар паглам товоо. Одоо паглам товоо гэдэг боловч дамбар паглам товоо байхгүй бол байхгүй гэж шүү дээ. Хамгийн анх хоосон чанарыг илт үзчихээ. Тэгээд хоосон чанарыг үзчих чинь павгууд одоо сүг хам сүгэн там төрөөд даажин бараг тоглож болно. Төрөөс биш сүг хам сүгэн там төрөөд эхлээд пав болох бол байхгүй. Заавал дотхонд пав болно. Дотхон дотроос хүн дээр л пав болох юм шүү тийм ээ. Дотлоо палчирьяа гэж. За зарим нэгэн тийм дотлоод л байна нөхөөс биш. Ихэнх одоо додвийн таанууд бол урд номсны дагуу мяхан бие най болчихж байгаа маа. Тийм учраас лам дамбар дүүийн дэнгэгтэй зэрэг хутгтын мөрийг анхлан бүтээхийн шүтэнд бол хүн хамгийн чогт журваа ингэж дээд нь болдго юм аа гэж. За хүн дотроос яадаг юм гэхээр мэдээж лин шигийн хүн. Тэгээс дамын энд бол одоо саваар төрхийн одоо шүтэн биш гэж байна тийм ээ. Тэнд бол хулгай энэ төр гэж бол байдгүй. Тийм учраас эцэг их энэ төр гэж байдгүй тэрж гардаг шүү дээ дамын чинь. Тийм учраас бол тэнд бол саваар төрөхгүй. Тийм учраас бол саваар төрөхгүй байгаа юм чинь одоо дараагийнхны өрөөнд төрөхгүй л дээ тий. Тэгээд 3 ТV-ийг сайшаасан 3 ТV-ийн дотроос бол замбуулын хамгийн сайн юм а гэж. За дээш нэг тийм учраас энэ адилын сайн шүтэнийг олсон
Үүнийг биеэр юуны тулд үргүй үйлдэнэ вэ? Үүнийг хэрэг үгүй үйлдвэс жайнаны гэж үйлдвэс гэсэн үг тийм ээ. Жайнаны үйлдвэс өөрөө өөрийгөө хуурсан хийгээд ужиг мунхаг үүнээс их юу нэг байна вэ гэж. Муу заяа тэргүүтэн чөлөөгүй орны хавцал олныг дамжаад түр нэг төдий гэтэлсэн үүнийгэн хэрэг үгүй одоо данаа гэж орхиод хэрэг үгүй одоо болгоод орон тэдгээрт буцаад одвоос арвис таринаар мунхарсан мэт би сэтгэл үгүй болсон болоо хэмээх тэргүүтний үүднээс дахин бясалгаж үлдэх буюу бодисодын явдалд орохоогоос энэ адилын чөлөөг олох болоод биеэр буйныг дадуулж ис үйлдвэс үүнээс мунхаг бусад үгүй бөгөөд үүнээс хуурмаг бусад үгүй бөгөөд үүнээс мунхагч бусад үгүй болоо хэмээсэн хийгээд машид олоход бэрхтээ тустай одоо газар ямар юу нэг адилыг олох болоод би өөрөө мэдэл луга төгөлдөр байтал эргээд там түүнд хөтлөвөөс тийм ээ. Таринаар мунхарч үлдсэн мэт надад энд сэтгэл үгүйд барагдлаа. Юугаар жимэн тагчаа юугаар мунхарснаа би ч мэдэхгүй бөгөөд миний дотор юу нэгэн байна вэ хэмээн зарлигсан болоо гэж. За ингэж бодох хэрэгтэй, гомдох хэрэгтэй юм байна. За тэгтээ зэрэг тийм учраас тийм энэ адилын сайн шүтээнийг олдсон энийг биеэр юунд үргүй одоо үлдэж байгаа юм бэ гэж ингэж боддог ч тийм ээ. За үүнийг хэрэг үгүй болгочих юм бол энэ одоо сайн шүтээнийг ямар ч авир ашиггүй өнгөрөөх юм бол өөрийгөө л одоо хуурч байгаа юм гэж. За бүр нэг ужиг өвчин гэдэг шиг бүр нэг ужиг мунхаг гэж юм байдаг бол энээс илүү одоо юу нэг байх вэ гэж. Энээс илүү мунхаг юм гэж юу байх вэ? Яагаад ийм одоо мунхаг зүйл болж байгаа юм бэ гэхтээ зэрэг урд нь муу заяа тэргүүтэн дандаа чөлөөгүй орны хавцал олныг дамжсаар ирсэн гэж. Урд нь дандаа л чөлөөгүй орн тэргүүл шигүүл цагаас өдийг хүртэл бид голцуул дандаа чөлөөтэй шүтээнийг аваад байсан бол мэдээж гитэлцэн байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тэргүүл шигээс өнөө хүртэл гитлээгүй явна гэдэг чинь ихэнхдээ чөлөөгүй орны хавцлуудыг л нэгээс нэгэд дамжаад нэг там төрөөд нэг адуусан төрөөд нэг хүн төрөөд ирсэн ч гэсэн айдас бол бурхны зарлиг байхгүй ч юм уу, айдас бол бурхан байсан ч гэсэн юл давхад ч юм уу, айдас бол хэлгүй тэнэгч байдаг юм уу, ямар нэгэн байдлаар чөлөөгүй орныг дамжаад уцаад одоо нэг 3 муу заяан давнаад ингээл дамжсаар байгаа. Харин түр нэг төдий бол гитэлсэн байна. Нөө чөлөөгүй орноос гэтлээ чөлөөтэй сайныг бол олцсон байна. Тэгээд одоо үүнийг үргүй болгоод тэгээд найд идэд орон тэдгээр тэгтэн эргээд нөө чөлөөгүй орон 3 муу заяа тэргүүтэн эргээд нөө чөлөөгүй орондоо буцаад очих юм бол би нэг одоо арвис таринаар одоо мунхарсан юм шиг. Би гэдэг чинь одоо сэтгэлгүй гэдэг чинь өөрийн мэдлгүй тийм ээ. Өөрийгөө одоо яах тийм сэтгэлгүй болчихж байгаа юм уу? Хэмээх тэргүүтний үүднээс бол дахин бясалгаж үйлдэнэ. За энэ нь бол жонжигт юу гэж байна вэ гэхээр зэрэг энэ адилын чөлөөтэй шүтээнийг олж хаад биеэр буйныг дадуулж үлдэхгүй болвол үүнээс одоо хуурмаг гэж бусад байхгүй, үүнээс мунхаг гэж бусад байхгүй гэсэн юм. За мөн дахиад юу гэсэн байна вэ гэхээр зэрэг машид олоход бэрхтээ тэгсэн мөртөө тус ихтэй ийм газар гэдэг нь энэ сайхан чөлөөвчрт би ямар одоо байдгүй яг тэрнийг одоо олцоход тэгээд би өөрөө бас ухаан зүгээр үнэгүй зүгээр байдаг. Тийм ээ. Дагин шийтэн даншинд өгч ш. Тийм ээ. Би одоо мэдл луга төгөлдөр байсаар байж эргээд өөрийгөө буцаад там руу одоо хөтлөх юм бол таринаар мунхарч үлдсэн мэд. Миний даглаад ирний сэм мэддүү садагч ш. Надад энд бол одоо сэтгэл үгүй мэт одоо барагдаж байна гэж. Өөрийгөө гэсэн одоо өөрийгөө нэг аврын өөрийгөө одоо сайжруулах гэсэн тийм сэтгэлгүй мэт одоо болж байна шүү дээ. Юугаар мунхарснаа би ч мэдэхгүй. Миний дотор юу нэг байна вэ гэж ингэж бодох хэрэгтэй. Тэгээ миний дотор юу нэг байна вэ гэхтээ зэрэг чинь хариулт нь юу байх вэ? Тэгээ няман л байгаа шүү дээ. Миний дотор чинь би юугаар мунхраад байна? Миний дотор чи юу байна? Ад тэтгэр орчоод байгаа юм уу? Хэн нэгэн хүн орчоод намайг ингэ дотоороос нь ингэ байгаа юм уу? Гэхдээ зэрэг чинь эцээ ажиглаад багтаа зэрэг л дагийн хоноо бол няман гэж нэг юм ядуулж байгаа шүү дээ. Тийм ээ. Жонжиг чинь тэгээд цааш явдаг. Яг го таринаар хүнийг ингээд тарин одоо уншаад хүнийг мунхруулчих. Тийм юм байдаг юм байна л да.
тарин одоо янз бүрийн таринаар чи хараад мараад хүртэл хийдэг юм байгаа шүү дээ тийм ээ. Тэрэн шиг одоо хүнийг ингээд тухайн үед нь ингээд одоо ой санамжийн одоо алдуулдаг ч юм уу, аль эсвэл одоо тухайн үед нь юу үгээ мэдэхгүй ингээд мухруулдаг ч юм уу. Тиймэрхүү тийм одоо ариус тарин гэж биш, эрэг аг гэдэг байгаа. Ариус тарины одоо хүч гэж байдаг юм. Тэгэхээр гадна талаас нь тариндуулчаад байгаа юм уу? Дотор наад сэтгэл шүглчээд ингээд байгаа юм уу гэвэл эцэст гаднаас тариндсан юм байхгүй, дотор зад сэтгэл шүглсэн юм байхгүй. Ганцхан яагаад өнө хөхтэй дэрэг миний дотор бол няман л гэж нэг юм байгаад байна. Тэрнээс болоод байна л гэж. За тэр мэт эцэс хойдод харгалзаад хэрэг ихтэйгээр үл барам ахуй үсэд харгалзаадч илт өндрийн бие төгс сэдлэл нөхөр хотол чуулганы уг шалтгаан өглөг шагшаавад төвчээр тэргүүтнийг шүтэн үүгээр амар хэлбэр бүтээж чадах ёсыг гэж санаарай. Тус ихтэй шүтэн түүгээр тийм ээ тэр хоёрын уг шалтгаанд өдөр шүнд ис шамдваас их эрдний твээс гар хоосон буцахтай адил үзэгдэх болоо гэж. За тэгэхээр тэр мэт тартаглаад байдэ гэдэг юм тийм ээ. Тартаг гэдэг нь бол данжийн деваг түрүү гарсан шүү тийм ээ. Тэр чинь тартаг биш тийм ээ. Аштын амгалан, үрдийн амгалан гэдэг чинь бол бидний бол эцсийн одоо зорилго юм л да тийм ээ. Тэр юм. Тэгэхээр тэрэнд харгалзаад ч гэсэн тэр данжийн деваг бүтээдэг хамгийн чухал юм чи юу гэхээр энэ чөлөө өчөд түүний бий гэж тийм ээ. Нэгсэн доо паглам тоглох юм бол данжийн деваг ер нь баг дөвлжлээ гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр паглам хамгийн анх тоглодог гол шүтэн юу вэ тийм ээ. Чөлөө өчөд түүний бий л байгаас тийм ээ. Тэгэхээр зэрэг бол тартаглаад ойдээ бол үнэхээр дон чиваа юм гэж. За тартаглаад ойдээ дон чиваагаар үл барам найгавлаад ойноч дон чиваа юм гэж. За найгав гэдэг нь ахуй үсэгт нь юу хэлж байна? Тийм орчлонгоос бүрэн гитлээгүй ч гэсэн орчлон дотор бас нэг одоо тэнгэр хүний биеийг бол нэг найгавчийн дон гэдэг шүү дээ тийм ээ. Ахуй үсийн одоо бас нэг сайн хэрэг юм тийм ээ. Энэ одоо ертөнц дотор бас 3 музейн дундчул бас хэцүү үстэй тийм ээ. 3 музейс ихтэй тэнгэр хүний сайн төрлийг олчвол бас нэг тартагын дүүлээгүй ч гэсэн найгав бас нэг хэрэгтэй юм да. Тийм учраас найгав гэдэг нь онтоо хэлэх юм. Онтоо дотор бол лүй онтоо, лонжид онтоо, хор онтоо гэж байдаг. Зомбоо онтоо гэж ер нь 4 байдаг тийм ээ. Лүй онтоо, лонжид онтоо, хор онтоо, зомбоо онтоо гэж 4 байдаг. Лүй гэдэг нь одоо илт өндөр, биеийн илт өндөр, төг сэдлийн илт өндөр. За хор гэдэг нь нөхдийн илт өндөр. За энэ зомбоо гэж энд байхгүй байна. Зомбоо гэдэг нь бол төөрөвлийн илт өндөр гэж. Нэгэсэндээ лүй фунцэг, лонжид фунцэг, хор фунцэг. За тэдгээрийн жүү юу байх вэ гэхээр зэрэг жимба цөлтөм содов тэргүүтэн гэж. Лүй онтооны одоо жүү нь бол гол жүү нь бол жим байдаг. Биш ээ юу? Цөлтөм байдаг тийм ээ. Жимбис лонжид тимжистэй гэдэг. Цөлтөм шагшаавад сайн байх юм бол одоо онтон жүүний цөлтөм лайшин мэд гэсэн шиг илт өндрийн одоо тэнгэр хүний сайн биеийг олохын гол шалтгаан бол юу гэхээр цөлтөм юм. Харин лонжид фунсон цогоогийн жүүн бол юу байх вэ гэхээр жимб тийм ээ жимб өглөг. Хор фунсон цогоогийн жүүн бол содов. Их төвчээртэй байх юм бол дараа төрөлд бол найз нөхд олон байх нь тийм ээ. Төвчээргүй ойр авихныхаа уурлал ярахчих гээд байдаг хүнд бол дараа төрөлд бол яг ойртхон болдог нөхөр мөхөргүй тийм л байх нь. Тийм учраас бол хор фунцгийн жүүн бол сод байх юм. Зомбоо фунцх гэдгийнхэн зүүн бол зондоо юм гэл. Зондоо. Нэг юмд их хичээж ивэл дараа төрөлд бас их сайн яах нь л дээ. Одоо их хүч чадалтай нэг бөхч байдаг юм уу? Эсвэл сайн одоо сайхан хоолойтой дууч юм уу ч энэ байж шүү дээ. Нэг дуу дуулаад тэгэл хоолоогоо төвгүй ингээл амьдрал явж байгаа хүмүүс байж шүү дээ. Тийм. Тэд чинь бол зөвхөн зомбоо хамтаас. Тэр зомбоогийн одоо жүүн юу юм гэхтэй урд төрөлдөө ямар нэгэн байдлаар бас хүмүүсийг баясгахад хичээж ч юм уу ямар нэг юм хичээж явсан юм. Урд нэг юм хичээж байсан учраас энэ насанд бол тэрийг бол төвгүй төрхтөө мод тийм 80-аа болоод ирсэн. За тэргүүтнийх ч гэсэн дин дис гэж энэ хүү шүтэнэр гэдэг энэ хүний төрөл дээр амар хэлбэр бүтээж чадах ёсыг ч гэсэн санаарай. За хэрэг ихтэй шүтэн түүгээр тэр хоёрын гэдэг нь юу хоёр гэлж байна. Онтоо тэгээд ээлэг хоёроо хэлж ш тийм ээ. Тартаг найга хоёроо хэлж ш тийм ээ. Тартгийн одоо хэрэг нь бол ээлэг юм. Найгавчийн хэрэг нь бол юу байх вэ? Онтоо юм. Тэгээд тэр хоёрын одоо уг шалтгаанд өдөр шөнөгүй одоо сайхан шамдах хэрэгтэй. Шамдахгүй болвол их эрдний твд очиод хов хоосон буцаад ирсэнтэй адилхан болно шүү дээ. Их эрдний одоо их эрднэр дүүрэн твд очиод ядаж нэг
ганц шүр сууд ч юм уу нэг жижигхэн одоо алт ч юм уу атгаад ирэхгүй бол тэгэл нэг эсэндээ одоо нэг одоо орчин үеийнхээр бол одоо баахан одоо тийм алт эрдэнэсчүүдийн мөнгө төгрөг энэ төр дүүрэн газар орчоод тэгэл юу ч авдгаа гараад ирвэл яах вэ? Тэр хүн бол хамгийн арчаагүй хамгийн тэнэг хүн тооцогдно өстэй. Тэрнтэй адилхан юм аа гэж. Энэ Замбуу ТV-ийн одоо чөлөө өвчөрт хүний биеийг авнаа, ялангуяа одоо ингээд ам болоод ингээд ном үзээ явнаа гэдэг бол их эрдний төвлөл ирж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ дээрээ нэг анхааран аваад бясалгаад хэргийг бүтээхгүй тэгээд буцах юм бол эргээд нэг 3 музейнд очиж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг чинь их эрдний ТV-ээс бол гар хоосон бодсонтай адилхан болно гэж. Аянчны одоо нохоо шиг энэ зарим юун дээр бол гарч идэг шүү дээ. Аянчин хүн одоо чинд яваад тэгээд тийш аваач ноос надад тушаагаад эргээл баахан оргоо тороо тэгээд идэх уух юм алт эрдэн янз бүрийн аваад ирэхэд нохой дагаа явбал тэр нохой явах уцаал явахтаа хаваас явсан эргэжтэйч зүгээр л нэг сүүлтэйгээд ирүүлэх юм болно шүү дээ. Ямар нэг юм авч ирэх ус. Тэрнтэй адилхан тэргээ зарим ламын тийм номнууд ус тэгж гарч идэг. Хөөрхөл гоё л бай юм да тийм ээ. За Сүмбаны гэж нийт гаваа тийм ээ. Нийт гав юм бэ. 3 дугаарт нь Лүншигээс гэж. За Лүнши гэж одоо ишийн суур гэдэг. Лүнши дулваа Лүнши гэдэг ном байна. Дулваа дотор Лүн дээши гэж байдаг. Лүнши гэж. Тэрний нэг ном. За Лүншигээс муу заяа болон сайн заяанаас өхөн ягуудээд муу заяанд одох нь их газар хийгээд их газрын тоос шиг их газар хийгээд тэндээс сайн заяанд төрөх нь хумсны чагсанжийн гэж та мотрын хумсны үзүүрээр таалсан буюу одоо үзүүрээр тогтоосон гэсэн үг юм да. Үзүүрээр таалсан тоослогоо адилыг зарлигдсан учраас сайн заяа болон муу заяа хоёулангаас нь олоход хэрэгтэй болоо гэж. Тэгээ дулваан дүн дээр бол байдаг шүү дээ. Тэгээ бурхан багш одоо ойд задарч байгаа. Хумсныхаа ингээд толион дээр эрхийн урууныхаа толион дээр жоохон тоос тогтоогоод тэгээд андаа тийм ээ. Одоо миний энэ хорооны талиан дээр тогтсон одоо тоос олно. Их газрын одоо энэ газар дэлхийн одоо бусад тоос олно гэж асуусан. Тэгэхээр анд бол одоо бурхан төөжлөн заларсан минь их газрын одоо тоос олно шүү дээ гэсэн. Тэгээд бурхан багш тэрнтэй адилхан одоо сайн төрөл болон муу төрөл хоёроос хоёулангаас нь нийлээ тийм ээ хүн ягуудээ сайн төрөл олж байгаа нь бол миний энэ дээр тогтсон тоос шиг байна. Муу төрөл рүү сайн заяа муу заяа хоёроос хоёулангаас нь эргээд муу заяанд онж байгаа нь бол их газрын одоо тоос шиг байна гэж харьцуулсан тийм ээ. Тэгтээ зэрэг энэ Замбуу ТV-ийн бүх тоосны дээр гэдэг нь хумсны толион дээр тогтсон хэдэн тоос бол юу ч шүү дээ тийм ээ. Бараг байхгүй адилхан шиг юм. Тэгтээ тийм ховор юм гэж. Ингэж зарлигдсан байх нь л. Тэгээ дээ замдуу нийт гаваа чи юм нэ. За тэр төдий олоход бэрхтээ нь юм уу юм бэ хэмээн гэж. Ямар учраас ингэж юм олоход бэрхтээ болж байгаа юм бэ гэж ингэж асуух юм биз дээ тийм ээ. Тэгвэл түүний хариулт нь Шивжаваад байна гэж 400 Ариан Дэвигийн Шивжаваа гэдэг номонд байна. Ихэнхдээ хүмүүс нугууд нь дээд бусын зүгийг огоот барьдаг гэж. Тиймээс эгэл төрөлхүйтэн нугууд ихэнхдээ магадтай муу зяанд оддогоо хэмээн зарлигдсан байна. Тийм ээ. Ихэнхдээ хүмүүс нугууд бол дээд маянбийн зүг биш дамбаа маянбийн одоо чог дээд бусын зүг гэж юу хэлж байна? Нүглийн үлийг хэлж байна шүү тийм ээ. Дамбаа маянбийн чог гэж нүгэл хилэнцгийн үлийг муу үлийг хэлээд байхгүй. Дандаа дамбаа маянбийн чог буюу нүгэл хилэнцгийн зүгийг л огоот барьдаг. Ихэнхдээ тэрийг л хийдэг тийм ээ. Амгалан зайд хүрэх гээд ч гэсэн одоо яаж мөнгө олохоогүй тэгэл зарим хүн ихэнхдээ л хулгай хийж явдлаа хэлж гэх юм уу эсвэл амтан халаад мөнгө дээр олчих гэх юм уу. Ямар нэгэн байдлаар дандаа л дамбаа маянбийн чогийг л ер нь зэгэнтэг байх нь л. Тиймээс сосон живуунуудад ихэнхдээ яах вэ зэрэг ээвэр магадтай баг ер нь андар доо гэж муузын очдог юм а хэмээн зарлигдсан мэт хүн тэргүүтэн ч ихэнхдээ 10 хар нүглийг гэж шүү мэрэгэж юу 10 нүглийг гэж шүү тэр дамбаа маянбийн чог чи мэрэгэж юу байхгүй тийм ээ 10 нүгэл тэргүүтэнний зүгийг барих нь олон бөгөөд түүгээр ч муу зяанд ододгийн тулд хийгээд гэж. За энэ нэг жонцсон байх нь тийм яагаад хүний бие тийм ховор байгаа юм бэ гэхдээ зэрэг хүмүүс тэргүүтэн энэ одоо хамаг амьтан чинь ихэнхдээ л 10 нүгэл тэргүүтний одоо тэр буруу зүгийг бол барьдаг юм а барих нь олон байдаг юм а. За тэр зүгийг бариад байх юм бол яах вэ гэхдээ зэрэг тэр 10 одоо нүгэл тэргүүтнийхээ ихээр бол юунд унах вэ?
Андар доо гэж. Андар муузанд явдаг юм аа гэж нэгж унтсан. Нэг одоо ховор гэдгийг нэг учраа шалтгаан байх. За шаян гэж жанчус юм байна. За мөн шаян гэдэг нь бас хүү тийм ээ. Бод садва дор одоо хон тоова гэдэг нь уурлан хилэгнэх мэтийн гажигмаа гэж агшин нэжгээдэрч галавт нэрвэлтгүүд орших хэрэгтэй аваас гэж. Тийм ээ. Жанчус юм бод одоо уурлах юм бол нэг агшинд уурлах юм бол уурсан хүн бүтэн нэг галавт одоо нэрвэлтгүй там наримт нялуу гэдэгт бол тайлах хэрэгтэй болж байна. Нэг агшинд уурлахад нь бүтэн галваар наримтгүй тамд байх тийм нүглийн зураад байна шүү дээ. Тэгвэл зэрэг чинь нэг агшинд л бид нар тийм их нүгэл хурааж байна гэсэн үг байхгүй. Нэг агшинд тийм их нүгэл хурааж байгаа юм чинь жива думар савын дэгва барай мачин шиг гэж олон төрөлд хураасан хилэнц үрэн гараагүй хийгээд ерөндөгөр дараагүй өөрийн үндэсэнд байгаа нугуудаар мууз янд олон гадагт орших хэрэгтэй гэдгийг өгүүлэх хэрэг байна гэж. Нэг агшинд л бид нар бүтэн галваар тамд унах тийм нүгэл хурааж байдаг юм чинь урд олон төрөлдөө ингээ хураацсан. Тэгээд тэр үрэн одоо ингээ болсроогүй байж байгаа. Тэгээд түүнийг бас ерөндөгөр дартсан юм уу гэвэл ерөндөгөр дартсан бол бас өрн гарахгүй тийм ээ. Ерөндөгөр дартсан юм уу гэвэл ерөндөгөөс дарж амжаагүй. Тийм одоо нүгэл хилэнцүүд бол тоошгүй олон төрөлд нүгэл хилэнцүүд өөрийн үндсэнд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо уг шалтгаанууд нь байж байгаа юм чинь түүний ирэхээр мууз янд олон гадуур оршихыг бол хэлээд хэлэх хэрэг юу вэ гэж. Дэдана тэр адил болвоос мууз яаны уг шалтгаан урд хураасныг дагнээс сууж аншин гэж. За гэхдээ хүний төрлийг олох бас тийм хэцүү юм уу гэвэл бас биш юм гинэ. Хүний төрлийг бол яаж олдгийг ихтэй зэрэг тэр адил болвоос ч уг нь тийм одоо тэгэл баахан нүгэл хилэнд хураацсан тэгээд тэр ихэнхдээ мууз янд ундаг боловч гэсэн үг. Андоомж өгч мууз янд унахын уг шалтгаан урд хураасныг бүр магадтай арилтлан судлах хийгээд гэж. Даг нээсүү гэдэг нь даг гэдэг нь арилах. Тэгээд чигтээ ирээдүйн цаг дээр явж байгаа. Магадтай арилтлан жоншинтай судлах хийгээд ариусгах хийгээд гэсэн судлах хийгээд шинээр орохын үүдийг нь бомтолж үлдэх юм бол дэндоо мягна гэж. Сайн төрөл ховор биш боловч гэж. Тийм их одоо гомбоо биш боловч мяган гэж ховор биш гэсэн үг шүү дээ. Ховор биш боловч дэдав шинд гоно гэж. Дэдав шиндүү ян гоно. Тэр адил нь бол маш ховор байна гэж. Тэгэхээр тэр урд хийсэн нүгэл хилэнцээ одоо магадтай арилгаад хойшид нүгэл хилэнцгийг бомтолж байгаа тийм хүн өөрөө ховор байна. Түүнээс шуг нь хүний төрөл гэдэг нь тийм ховор биш юм байна. Харин хүний төрлийг олохын уг шалтгааныг хийгээд нөгөө нүгэл хилэнцээ ариусгаад урд хийсэн нүгэл хилэнцээ ариусгаад шинээр нүгэл хилэнцгийг бомтолж байгаа. Бомтолчих юм бол уг нь хүний төрлийг олж болох боловч тэгж байгаа хүн бол яг маш их ховор байна гэж. Тэдэр мажина термит эсвэлдвэс мууз янд одох бөгөөд мууз янд одвоос буйныг үл үлдэж хилэнцгийг үргэлжид үлдэх учраас олон галавт сайн төрлийн нэр төдийг ч сонсохгүй гэж бодисодын явдалд орохоогоос арилгасан байна гэж. Тэгээ тэгэхгүй бол мууз янд унна. Мууз янд унтсан хойно арга байх уу гэвэл арга байхгүй. Мууз янд унчих юм бол тэр адгуусанд одоо унтсан тэр үйл лайны ирэхээр бол дандаа гева хийх юм байх уу? Байхгүй. Дандаа яг хөөхтэй тэр хилэнц үлдэн хилэнцэгтэй үргэлжид тасралтгүй үлдэх учраас нэгэнтэл хилэнцэд үлдсэн юм чинь адгуус юмдаа хөөрхий гэсэн тийм одоо нэгсэл байх уу? Тийм одоо энэ адгуус юмдаа хөөрхий өөрөө ирэхгүй хилэнц үлдэж байгаа юм да. Энийг одоо там дунаад яах вэ гэсэн тийм харж үзэх юм байх уу? Байхгүй ш. Нэгэнтэл хилэнц үлдсэн бол тэгээд түүнийхээ ирэхээр яг мууз ян төрөл сайн төрлийг бол нэр төдийг ч сонсохгүй гэж Жонжигоос айлцсан байна гэж. Тийм учраас сайн төрлийг олсон дээрээ л нэг арга хэмжээ авах хэрэгтэй л гэсэн юм байна.